За сайн байцгаана уу манай гэртегийн үзэгчдээ. Тэгэхээр гэртээ хоолны нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараараа та бүхэндээ баяр болж байгаатай холбогдуулан манай пэйж хуудасаар гоё бясалгатай хойш орны жор орсон байгаа. Тэгээд тэрэн дээр гоё хачир болгоод ловонгийн салаадны жорыг одоо нэвтрүүлгээрээ та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ жор маань маш энгийн айл болгоны галтгоонд байгаа бүтээгдэхүүнүүд орно гэдгээр маш онцлог. Тэгээд амтны хувьд гэх юм бол бараг та бүхэн бүгд мэдж байгаа дэлгүүрүүдээр худалдаалагддаг юм пакетлчсан ловонгийн салаад байдаг, нэг гоё өрмөц амттай, хурц амттай байдаг тэр салаад гэсэн үг. Амт нь бол яг тэрний амт гарна. Тэгээд хийхэд маш энгийн их хэмжээгээр хийгээд тавьчихад дараа нь хоол болгоныхаа хачирт хэрэглээд ахад маш тохиромжтой. Мэдээж хуушуурныхаа хачирт үнэхээр тохирох учраас та бүхэндээ баяртай бас энэ хуушууртай холбогдуулан хийж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр ерөнхийдөө орцонд маань лув орно. Мэдээж олионы оромлын тоос, сармис сонгон. За амтлагаанд нь гэх юм бол уг суус, улаан перц, хар перц, давс, баг зэрэг элсэн чихэргээд ерөнхийдөө энэ бүгдийг хэдүүлээ гоё хойлоод гоё амтыг гаргаж ирнэ гэсэн үг. За луванга хэрчигтэй нэмгэн нарийн хэрчин эсвэл шууд нэмгэн жижигнэр тёрктчих болно. Надад бол яг гоё нарийнхан хэрчээд хийцэн илүү гоё санагддаг. За ингээд хэрччихэндээ маш энгийн жор учраас ер нь бол хүүхд хүртэл идэх аягүй дуртай байдаг. Хүүхдүүд ч бас нэх ногоо идэхгүй байгаад байдаг шүү дээ. Тийм учраас одоо яг энэ орцноосоо улаан перцийн жоохон багасгаад ч юм уу халуун ногоо арай багтаагаад хийгээд хөргөө ялна. Мөн ууг суусаар дарж байгаа учраас хадгалах хугацаа маш өндөр гэсэн үг. Олон хоног хөргөчмөрөө хадгалахад ер нь бол ягчгүй хүчил ихтэй учраас за ловонгуудаа ерөнхийдөө бүгдийг хичээд дуусчлаа. За ловон дээрээ хамгийн эхлээд ууг сүс болон элсэн чихрээ хийн. Тэгэхээр ер нь бол 6 ширхэг ловон орсон байгаа. Хитрхи том биш, дунд зэрэг хэмжээтэй 6 ширхэг ловон. Үүн дээрээ 2 хоолны халбаг, ууг сүс яг Орсын нөгөө нэг 70% ууг сүс байдаг. Тэрийг хийн. Алюминий цуг мөн хийж олно. Алюминий цуг чинь 5% таа байдаг л үү. Тэгэхээр арай их орно гэсэн үг. Ууг сүс болон элсэн чихрнээсээ 2 хоолны халбаг. Үүн дээрээ тал хоолны халбаг буюу 1 цааны халбаг гэсэн үг давсаа хийж өгнө. Ингээд үүнийг ер нь бол сайхан хутаад өгөхтэй бэлэн өмсөж жагаад тэгвэл ууг сүс маань хүчлэг учраас бас эмзэг арьстай хүн байх юм бол гарын түлэгч юм уу тиймэрхүү асуудал үүсч магадгүй шүү. За ингээд ямар ч байсан энэ ловон нэг 20-оос 30 минут яг ингээд байлгана. Тэгэхээр нөгөө ловонгийн маань өөрийнх нь шүүс ялгараад доор ингээд тунцсан байдаг. Тэрийг хэдүүлээ шүүж авах хэрэгтэй байна. Тэгээд энэ хоорондоо хэдүүлээ гал дээр хайрлан тавгаа тавиад урамлын тос болон сонгиноо хуурах хэрэгтэй байгаа. Тэрийг хэдүүлээ хуурсан байжээ. Хайрлан тавгандаа тосоо хийгээд ерөнхийдөө нэг 100 мл орчим урамлын тос хийхэд болно. Who says holiday cheer only comes once a year? You wrap my heart up like a song. I can't help but sing along. Every day's a holiday. Хайртай хүмүүсээ сэтгэл шингэсэн гарынхан хоолоор дайлсан өдөр би хамгаас аз жаргалтай байдаг. Гэр бүлтэй зориулж байгаа миний хайрын илэрхийлэл учир би хамгийн нэрүүл оливтэй олиана сонгодог. Хотоодонд тустай оливтэй олиана. Тэгээд тосоо халахаар хэдүүлээ сонгиноо хийгээд ерөнхийдөө гоё
шаргал өнгөтэй болоод нэг сонгоны ааг үнэртдэг тий. Тэр тийх хүртэл нь шарах юм шүү. Тосоо халангуутал нь сонгоноо нэмнэ. За тэгээд сонгоноо бол түлхгүйгээр яг гоо нэг шаргал өнгө ортол нь шараад нэг гоёаг нь үнэртдэг шүү дээ. Тэр хүртэл шарна гэсэн үг шүү. За ингээд юу н сонгон маань болсон. Үнийг авнаа. 30 минутын дараа луу маань ерөнхийдөө ингээд зөөлрсөн байгаа. Тэгээд мөн доор нь ингээд шүүс ялгарсан байдаг. Энэ шүүсийг ялгаж аавна. Луун дээрээ түрүүний хуурсан сонгонтой тосоо нэмж өгнө. Мэдээж тос маань ер нь баг зэрэг хөрцөн байх хэрэгтэй. Час халуун нар нь бол хийхэд дими. За үүн дээрээ нэмдэг нь 2 ширхэг саримсаа маш жижигхэн нэмгээ ирчих хэрэгтэй. За нэмээд тал цайны халбаг хар перц. За хамгийн сүүлд нь улаан перц буюу халуун ногооны амтыг оруулж өгөхөөр нэг хоолны халбаг орчим хийж байгаа. Ингээд ерөнхийдөө бүх орцуудаа хийж байгаа гэсэн үг. Үүнийгээ сайхан утгаад за ингээд ерөнхийдөө салаад маань бэлэн болж байгаа. Энийг шилэн юм уу варилны ингээд ерөнхийдөө салаад маань бэлэн болж байна. Үүнийг варилны шилэнд ч юм уу хийгээд хөрөгчөндөө ямар ч ийсэн нэг 2 цаг орчим байлгаад тэрний дараагаас идэж болно. Яг гоё амт нь луунд орчихсон байна гэсэн үг. Тэгээд хадгалаад орой болгон хоолн дээрээ бас хэрэглээд авах боломжтой. Урт хугацаанд хадгалж идэхээр байх юм бол варилны шилээ ер нь маш сайн ариутгах хэрэгтэй. Буцалгаад те 20 минут шилийг ер нь буцалгахад ариутгагддаг. Тэгээд ариутгачих юм бол дараа нь ер нь хадгалахад хөвс үүсэхгүй одоо нөгөө цайрж янз бүр болохгүй ч юм уу те тиймэрхүү юм байгаа шүү. За 2 цаг хөргөчөнд салаад минь бэлэн болсон. За ямар ч байсан манай пэйж дээр орсноо бяцлагтай хуушураа бас би яг хийсэн байна. Үүн дээрээ хачаалаа. Гой салаада идэхэд бэлэн болсон. Тэгэхээр манай бүх хоолны жаврууд маань гэртээ аппликейшн дээр маань давхар орсон байгаа шүү. Та бүхэн дааж хийхийг хүсэх юм бол аппликейшн дээр маань маш дэлгэрэнгүй орц болон хийх заавруудыг нь бичсэн байгаа. Тэндээс ерөнхийдөө жавруудаа аваад тэмдэглээд өөрийнхөө гоё туртаа лист үүсгээд хадгалаад авах боломжтой байдаг. За тэгээд ямар ч байсан баяр болж байгаа. Та бүхэн гоё идж байгаа хоол хүнсээ зохицуулаад мах ногоогоо тэнцвэртэй идэрэй гэж хэлээ. За тэгээд та бүхэн сайхан надаарай, сайхан баярлаарай. Бидэнтэй хамт байсан. Та бүхэндээ баярлалаа.